нарыг дарааллынхаа дагуу яваад хөрсдөөс амжилттай тухай ярих байгаа. Тэгээд Еврей номынхаа 6-гийн 1-3-ыг дахиад уншчихъя. Еврей 6-гийн 1-3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн баптизмууд болон гараа тавих тухай, үхэрстээс амьлуулагдах болон мөх шитгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя. Хэрэг Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ гэж. Тэгэхээр бид нар энэ суур итгэлийн ойлголтуудыг дахин ярихгүй цаашаа төлөвшөлт рүү орохын тулд ярьж эхэлсэн гэдгийг эргээд бид нар санах хэрэгтэй, тийм ээ. За эзнээс илчлэлт гуйгаад залбирая. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та биднийг өөрийнхөө үгээр хөтлөн дагуулж байгаа талархан залбирч байна эзэн. Ногоон бэлчээрт бид нар өвс идж байгаа хонд мэд яг таны үгийн тэр шимшөлтэй үрээс нь тэр ургамлаас нь бид нар шүүж идж зажилж байгаадаа үнэхээр талархан залбирч байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Өнөөдөр та биднэрт хөгжлөөс амьлуулагдах тухай ойлголтыг үнэхээр цэгцтэй болгож өгөөрэй гэж гуйн залбирч байна. Та өөрийнхөө үгийг бидний хөлд дэмлүү болгож өгсөн. Та гэрэлтүүлж тэгээд бас өөрийнхөө илчлэлтүүлтээр баяжуулж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За Христ итгэлийн анхдагч ойлголтын тухай тийм ээ. Өгсөн үйлсээс гэмших, Бурханд итгэл, баптизмод гараа тавих тухай, үхсдээс амьлуулагдах, мөх шитгэл гэсэн 6 жагсаалтыг бид нар байн харж байгаа. За өнөөдөр бид нар 5 дахь дээр нэрж байна тийм ээ. За бид нар өгсөн үйлсүүдээсээ гэмшчихлээ, Иесуст итгэжлээ тийм ээ. Баптизмаа хүртчихлээ, гар тавь залбирдаг боллоо, заримдаа гар тавь залбиулдаг боллоо. За одоо дараа нь яах вэ бид нар? Дараа нь яах вэ? Бид нар амьлалтаараа алах хэрэгтэй, амьлтынхаа итгэл дунд алах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэний тулд бид нар амьлалтанд их итгэх хэрэгтэй. Бид нар үхэрстээс амьлуулагдсан гэдэгтээ бид нар итгэж энэ итгэлийнхаа амьдрал дотор алах хэрэгтэй болно. Яг тэгвэл амьлалт бол Бурхны авралын төлөвлөгөөний бүр салшгүй тийм чухал хэсэг нь болж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бид нар Истер тийм ээ амьлалтын баярыг тэмдэглэсэн. Бүх сүм чуулганууд амьлалтын тухай ярьсан байгаа. Тийм ээ бүгдээрээ л ярьсан. Бидний сонссон сууг болгон дээр амьлалтын тухай, Иесус амьдсан тухай тийм ээ бүх зүйлүүд ингэж яригдчихсэн. Яагаад тийм их чухал байгаа юм бэ? Тийм ээ. Амьлалт байхгүйгээр бид нар Иесусийн энд дэлхийд төрсөн бас өгсөн тухай ярих утга учир болчихно. Амьлж ээж тэр авралын төлөвлөгөө биелүүлж нэг цогц төлөвлөгөө болсон байж байгаа. Тэгэхээр энэ бол амьлалтын тухай ярихад бол маш чухал. Бид нар өнгөрсөн Good Friday дээр бид нар загалмай дээр бид нар буцаж очисон байгаа. Тэр загалмай дээр Иесус бидний нүглийн төлөөсийг төлсөн. Тэр нүглийн төлөөсийг төлснөөр тэнд үхлийг ялсан. Иесус яг үхлийг ялсан тийм ээ. Тэнд өвчнийг ялсан. Биднийг эдгээдэг ба. Биднийг бас хараалаас чөлөөсөн гэдгийг бид нар ойлгох. Тэгээд дараагийн бүтэнсэн өдөр амьлалтаараа болохоор Иесус энэ бүхнийг тэр загалмай дээр хийсэн бүх зүйлээ баталгаажуулсан байхгүй. Баталгаатай болгож өгсөн байж байгаа. Тэгээд өөрөө Иесус тэр авралын төлөвлөгөө гүйцсэний дараа өөрөө хамгийн анхны амьлалт болсон тийм ээ. Амьлалт болж тэрийг өөрөө харуулсан байж байгаа. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол ингээд цогц мэдээ байхгүй юу? Ганц зүйл биш тийм ээ. Бүрэн сайн мэдээ гэж бид нар ярьдаг тийм ээ. Манай чуулган бол бүрэн сайн мэдээг тунхагладаг чуулган байна. Тэгэхээр энэ бүрэн сайн мэдээний дотор бол тэр Иесусийн үхлийг ялсан орж байгаа, өвчнийг эдгээс орж байгаа, хараалаас чөлөөлсөн орж байгаа. Тэгэхээр бид нар ирээд мөнхийг амийг авсан учраас ирээдүйд амьлаад дээшээ очиж Бурхантай нэгдэнэ гэдэг энэ ойлголтоос орж байгаа. Тэгээд энэ үн мөнхийн тухай ойлголт бол тийм ээ амьлалтын мөнх амьдралын тухай ойлголт гэсэн үг тийм ээ. Энэ үн мөнхийн тухай ойлголт бол хүн төрлөختөнд угаасаа байдаг. Яг тэгвэл Бурхан амин амьсгал оруулаад хүний дотор ингээд сүнсийг бий болгож амьд оршихуй болгочихсон тийм ээ. Тэр цагаас эхлээд тэр үн мөнхийн ойлголт байдаг. Адам Ив хоёр бол тэр үн мөнхөөр амьдарч байсан Бурхантай хамт эдэн цэцэрлэг дотор. Дараа нь тэр үн мөнхөөс яагаад салсан тэр ойлголт яагаад байхгүй болсон бэ?
үйлснээс болоод тийм ээ нүгэлт унснаас болоод байхгүй болсон мэт. Гэхдээ л хүмүүс үн мөх рүү санагалцах, үн мөх рүү тэмүүлэх тэр ойлголт хүн төрлөختөнд үлдсэн ямар нэгэн байдлаар яг тэгвэл сүнс байж байгаа учраас сүнс хүнийг амьд байлгаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд пастор ярьдагч монголчууд яагаад тэр мөнхийн усанд байдаг вэ гэж дуу зохиосон тийм. Тэр үн мөнхийг санагалцах тийм санагалцал байгаа байхгүй юу? Чингис хаан яагаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд мөнх амьдрах гал тэр янз бүрийн отож тэр эмч домч нарыг авчираад тэр тийм мөнх амьдрах юм хайгаад байсан тийм. Энэ үн мөнхийн ойлголтууд байгаа байхгүй. Энэ тэмдгэл хүмүүс яагаад аршаан руу яваад идэх тийм. Яагаад тэр Ремийн ургамал руу яваад идэх тэр мөнх амьдрах гэсэн тэр санагалзал хүсэл хүн болгонд байсан байгаа байхгүй. Харин зөвхөн Иесус Христ бол өөрөө энэ үн мөнх юм аа. Тийм ээ өөрөө би амьлалт юм аа. Тийм ээ тэр мөнх амийг би өгсөн юм аа гэдэг энийг ойлголтыг энэ бүрэн ойлголтыг бол Иесус Христ өөрөө өгсөн байдаг. Тэр амьлалтыг нь авсан хүмүүс одоо бид нар энэ сүнс цуглаан дотор бид нар сууж байна тийм ээ. Бүрэн утгаар нь ойлгоцсон хүмүүс нь бид нар байж байна гэсэн үг. За бид нар Иесус амьдсан тухай түрүүчийн 7 хоногт үзэхдээ 1-р Коринт 15-ын тухай хүмүүс их ярьсан байх гэж бодож. Ер нь та нар 1-р Коринт 15-ыг бүхэлдэн сайн ингээд уншаад үзээрэй. Энэ бол тэр чигээрээ амьлалтын тухай бүлэг байгаа шүү. За 1-р Коринт 15-1-ээс 8. Ах トゥ нараа та нарт тунхагсан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон. Хэрэв миний тунхагсан үгийг та нар баримтлавал дэмий хоосон итгээгүй бол та нар түүгээр ч мөн аврагдсан. Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм а. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн бөгөөд оршуулгдан судрын дагуу 3 дахь өдрөө амьлуулагджээ. Тэрээр Кефт дараа нь өнөөх 12-т үзэгдэв. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэг мөчт үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Дараа нь тэр Яаковт тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч тэр бас үзэгдсэн билээ гэж. За Иесус амьдсан гэдгээ өөрөө баталгаатай дэлхийд харуулсан байгаа байхгүй юу? Тэгээ Иесус амьдсан гэдгийг эсрэг одоо хэн ч хэлж чадхааргүй тийм олон гэрчийг Иесус үлдээсэн байгаа. Тэрийг одоо энд тоочж үлдээсэн байна шүү дээ, тийм ээ? Кеф гэдэг нь Петр тийм ээ? Кеф Петрт эхлээд үзэгдсэн. Дараа нь 12 элчтэй үзэгдсэн. Тэгээд 500 гаруй ах トゥ нарт нэг мөчт, нэг дор 500 хүнд үзэгдсэн байна. За Паул энэ ишлэлийг бичиж явах үед тэр 500 хүмүүсийн зарим нь бас нас ороод нойрсцсан байсан гэдгийг хэлж байна тийм. Тэгээ Яаков гэдэг Иесус өөрийнхөө дүүд үзэгдсэн байгаа тийм ээ Яаков. Тэгээд бүх элч нарт гин. Бүх элч нар гэдэг чинь тэр дэд өрөөндөөсөн 120 хүн дараа нь юунд Пентекостийн өдөр бас ариун сүнсийг хүлээж авсан тэр хүмүүс байгаа. Тэд нарт Иесус бас үзэгдсэн гэж. Тэгээд бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад. Тэгээд амьлаад дээшээ хөрөгдөд явсныхаа дараа Паул бас үзэгдсэн байна. Тийм ээ? Бүр амьлагдсныхаа дараа үзэгдсэн. Тэгээд ийм олон гэрчтэй учраас Иесусийн амьлалтын тухай хинч маргаж чаддгүй байгаа. За 3 дугаар ишлэлд би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Паул амьлалтыг хамгийн чухал зүйл гэж хэлсэн. Яг бол амьлалтгүйгээр Иесусийн энэ дэлхий дээр ирээд төрөөд амьдрсан, үйлчилсэн, загалмай төрөгсөн ямар ч утга учиргүй болчих учраас амьлалт тэр бүрийг зангидаж гисэн хамгийн чухал зүйл нь байсан юм а гэдгийг хэлж байгаа. Тэгээ судрын дагуу гэдэг нь бол Иесусийн төр хөх хоёр сударт иш үзүүлгээр бичигдсэнтэй адил бас амьлалт бас өмнө нь бичигдсэн байдаг. Иш үзүүлгүүдээр үлдсэн байдаг. Энэ бол бүх зүйл Бурхны үгийн дагуу хийгдэж байгаа юм аа. За Иесус одоо ч гэсэн бас хүмүүст үзэгцээр байдаг тийм ээ. Бид нар олон гэрчлүүдийг үзэх юм бол ялангуяа лалын шашинтай хүмүүс Иесус дандаа зүүдэнд нь орж ирж Иесус өөрөө биеэрээ үзэгддэг байж байгаа.
бас төрөчийн юм дээр нөхрөл дээр бас хин баяр хот ярьжсэн тийм ээ. Тэр Иесус руу очиж ирсэн хүмүүс байх юм аа гэдэг тийм. Тэр чинь Иесус үзэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Клиник өхөлд орсон хүмүүс Иесус руу очиж Иесустай уулзраад буцаж ирсэн хүмүүс зөндөө байдаг. Тийм гэрчлүүд зөндөө байж байгаа. За тийм бид нар одоо Иесусийн өхөл ба амьлтаас ер нь юуг ойлгож болох вэ? За эхлээд өхлөөс нь бид нар юуг ойлгох тухай ярь. Тэр амьлалтыг ярьж байгаа бол өхөл байсан гэсэн үг тийм ээ. Урд нь өхлөөс бид нар амьлуулж, өхөстөөс амьлуулж байгаа гэсэн. За бидний тийм ээ хүн өөхөх үед биднээс сүнс салдаг байгаа. За Иохан 19:30 дээр Иесус цуг амсаж гүйцэлтлээ гэд тэргүүнээ гудайлан сүнсээ даатгав гэж. За Матай 27-гийн 50 дээр Иесус дахин чангаар хашгираад өөрийн сүнсээ гаргажээ гэж. За Лук 23:46 дээр Аава таны гарт би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашгирлаа. Үүнийг хэлээд тэр амьсгалаа хураав гэж юм тийм ээ. Тэгэхээр Иесусээс яг сүнс нь гарч байна тийм ээ. Гэхдээ Иесусийн сүнс бол хаашаа явж байна? Аав руу нь явж байна тийм ээ. Аавдаа сүнсээ даатах бурхан руу явж байна. Яг энэ шиг бид нар одоо яг Иесус шиг бурхны хүүхэд болсон. Бид нар нас ороход бидний сүнс бол бурхан руу явна гэсэн үг. Тэгээ энийг бол харуулж. За хүн өөхөд сэтгэл бас биенээс нь сална. За Үлс 2:25-аас 28 дээр энэ бол Петр хэлж байгаа тийм ээ. Петр Пентекостийн өдөр номлол дундаа дуулал 16 гэж татаад хэлж байгаа. Давид түүний тухай би эзнийг өмнөө өргөж харж байсан. Тэр миний баруун талд байдаг учраас би чичирч дагчихгүй. Иймээс зүрх минь баярлаж, хил минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино. Учир нь та сэтгэлийг минь үхэгсдийн оронд орхихгүй. Өөрийнхөө ариун нэгнийг ялзралд хүргэхгүй. Та надад амийн замыг мэдүүлж өөрийнхөө оршихуд намайг баяраар дүүргэнэ гэж хэлж байна. За энд дандаа сэтгэлийн тухай ярьж байгааг бид нар юугаар мэдхэвээр зүрх минь ярьж байна, хил минь баясж байна гэж байна тийм ээ. Намайг баяраар дүүргэнэ. Энэ дандаа сэтгэл хөдлөлд явж байгаас тийм ээ. Зүрх бид нар хэлсэн сэтгэл дотор юу ордог вэ гэхээр бидний оюун бодол, сэтгэл хөдлөл, бидний хүсэл орж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энд бол яг сэтгэлийн тухай ярьж байгааг энэ ишлэлд хэлж байгаа. За энд бас нэг чухал ойлголт бол та сэтгэлийг минь үхэгсдийн оронд орхихгүй гэж хэлж байна. Үхэгсдийн орон гэдэг юу гэхээр еврейгээр хейз, грекээр шойл гэдэг үг гэж байгаа. Үхэгсдийн орон. Энэ юу гэхээр хүмүүс үхэхээр тэр хүмүүс нөгөө газар дор ямар нэгэн газар тэнд ингэж баригддаг, хоригддаг гэсэн юм ойлголт байдаг. Тэрийг хэлж байгаа. Тэгээд Давид хаан бол хэлэхдээ миний сэтгэлийг эзэн тэр үхэгсдийн орон дотор ялзруулахгүй гэсэн тийм итгэлтэй хэлж байгаа байхгүй юу? Тийм зүйл. Тэгэхээр итгэгч хүмүүсийн сэтгэл бол дараа нь дахиад буцаад амьдлтаар биетэйгээ нэгднэ гэдгийг бас энд ерөнхийдөө харуулж хэлж өгч байгаа бас гол ишлэл. Хуучин гэрээ шинэ гэрээ хоёрыг нь холбож хэлж байгаа. За дараа нь Эфес номын 4:8-аас 10-т тиймээс энд Паул хэлж байгаа тийм ээ. Тиймээс өндөрт дээш гарахдаа тэр олон хоригдол олзлоо. Тэр хүмүүст бэлгүүд өгсөн гэж хэлдэг. Тэр дээш гарсан гэдэг нь тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? Доош буусан тэр нь бүх юмсыг дүүрхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан тэр өөрөө мөн юм аа гэж. За энд дуулал 68-ыг иш татж байгаа. Тийм ээ. Тэгээд бид нар энийг ноднон юунуудаа бурхны бэлгүүдийг үсгэхэд яг энэ ишлийг тэр хүмүүст бэлгүүд өгсөн гэдэг дээр ярьж явжсан. Өнөөдөр бидний гол зүйл бол тэр олон хоригдол олзлоо гэсэн тэр 8 дугаар ишлэлд байгаа тэр зүйл. Энэ хоригдлууд хаана байсан бэ? Төрөний Давидын дурдсан тэр үхэгсдийн оронд байсан байгаа байхгүй юу? Газрын доор байсан. Тэгээд Иесус амьсныхаа дараа доошоо орсон байхгүй газрын дор тэр хоригдсон тэр хоригдлуудыг суллахаар орсон байгаа. Тэр хоригдлууд нь хэн байсан бэ гэхээр
хуучин гэрээний үед нас орсон итгэгч, бурханд итгэдэг тэр итгэгч хүмүүс тэр доор сэтгэл нь тэр доор сатаанд олзлогдоод хоригдсон байсан. Яг тэгвэл тэр үед бурхны авралын төлөвлөгөө гүйцээгүй Есүс үхлийг ялаагүй байсан. Тийм ээ? Бидний үхлийн төлбөр төлөгдөөгүй байсан учраас тэр хүмүүсийн төлбөр төлөгдөөгүй байсан учраас сатан тэр сэтгэлд ингээ бариад олзлоод хоригдсон байсан. Тэр олон хоригдлуудыг Есүс амилахаас өмнө доошоо бууж сулалсан байгаа байхгүй юу? За тэгэд Иохны 20 дээр Марияг Есүс гар хөргүүлдэг ш тийм ээ. Одоо чи битгий гар хөрөх болоогүй. Тэр болоогүй гэдэг нь юу гэхээр энэ хүмүүсийг суллахаас өмнө Марияг гар хөргүүлэх байхгүй юу? Өөрөлдвөл хийж байгаа бүх үйлчлэл нь гүйцэг байсан. Энэ хүмүүсийг суллаж өмнөх үеийнхаа итгэгчдийг тийм ээ. Одоо энэ итгэгчд бол Абелээс хойш нас орсон итгэгчд гэж байна шүү дээ. Абель бол бурханд итгэдэг хамгийн ихний сайн итгэгч байсан тийм ээ. Тэгээ Абелээс хойш одоо хэн бэ? Давид хаан байна уу? Йошуа байна уу? Мосе байна уу? Тэр бүх хүмүүсийн сэтгэл тэнд хоригдчихсэн гэсэн үг байгаа тийм ээ. Тэд нарыг ингэж сулсан. За тэгээд эднийг сулсан хүмүүст энийг бас мэдгдсэн. Матай 27-гийн 52-аас 53 дээр булш нээгдэн нойрсон олон ариун хүмүүсийн биш амьлуулагдаж Есүсийн амьлалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж олон хүнд харагджээ. Тэгэхээр хүмүүс тэнд бол энэ Мосе, энэ Илия, энэ Илиаша байна гэд танигдахаар тэгж тэр бийтэйгээ хүмүүст харагдсан байхгүй. Үзэгдлээр харуулсан. Энд яг амьлалт болоогүй гэхдээ бурхан үзэгдлээр тийм ээ Есүс доошоо бууд тэднийг сулалсан юм шүү гэдгээ ингэж хүмүүст харуулсан байхгүй. Сүнслэг үзэгдэл тэнд бий болсон байна. Тэгэхээр энэ өхөрчтийн орны тухай бас өнөөдөр бид тэрийг ярихгүй нөгөө баян хүн Лазар хоёрын тухай ярихад бас гардаг тийм ээ. Тэр доор очиод тэр өхөрчтийн орн бас хоёр хэсэгтэй хоёр компартменттэй нэг нь нөгөө Авраамийн тэвэрт Лазар очсон баян хүн болохоор нөгөө зовж байгаа хүмүүстэй очсон. Тэр нь бас хоёр хэсэгтэй гэдэг. Тэгэхдээ тэр Авраамийн өвөрт байгаа хүмүүсийг тийм ээ тэр хүмүүсийг дэшег гаргасан. Тэгээ энэ цагаас хойш итгэвч хүмүүс өөхтэй ерөөсөө доошоо явдаггүй. Дандаа дээшээ Иесус руу явдаг. Тэ? Сүнс сэтгэл нь дандаа дээшээ явдаг болсон гэсэн. Хаа нэгэн газар амьлуулагдахаа хүлээгээд битээгээ нэгтгэхээ хүлээгдээд тэнд байж идэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бид нар итгэж байгаа. Амьлтанд итгэж байгаа хүмүүс бол энэ. За хүмүүс өөхөд бол бие оршуулгдана тийм ээ. Иохан 19:38-аас 42-д энэ бүхний дараа Есүсийн цогцыг авахын тулд Ариматын Йосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Йосеф Ядэчудаас имэж нууцаар Есүсийн шав байсан юм а. Тэгээд тэр очиж цогцыг нь авчээ. Мөн Никодим мэр алааны 100 литр тосыг холцыг авч ирв. Тэр анх шөнөөр Есүс рүү ирж байсан юм а. Тэд Есүсийн цогцыг авч Юдэчүүдийн оршуулгын заншил ёсоор анхлын үнэртэнтэй майланган даавуугаар оров. Түүнийг цовдлсон газар цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хатан булш байлаа. Тэгэхэд Юдэчүүдийн хувьд бэлтгэлийн өдөр нь байсан бөгөөд тэр хатан булш ойролцоо байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ гэж. За энэ бол бурхан аав өөрийнхөө хүүгээ оршуулах бүх зүйлийг тэр итгэгч хүмүүсээр дамжуулаад ингээд хангаад өгсөн харагдаж байна тийм. Шинэ булшинд тэр аваач хүмүүс нь дандаа итгэгч хүмүүс бүр фарисеучудаас Иесуст нууцаар итгэсэн хоёр хүн байж тийм ээ. Ариматын Йосеф, Никодим хоёр байсан. Тэгээд тэр хоёр бүр зөвшөөрлийг авж ягаад тэр оршуулгын ёслол нь бол нэр төртэй болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр цэвэр майланган даавууд нөгөө мэр алгайгаар нь биеийн тосолж байгаад тийм ээ. Тэгээд ингээд ороогод Иесусыг оршуулсан байна. Тэгэд итгэгч хүмүүсийн оршуулга бол яг л ийм бас ийм ёслол төгөлдөр болж явах хэрэгтэй гэдгийгээс энд харуулж байгаа тийм ээ. Тэгээд ерөөжөд оршуулгахдаа бол газар булж оршуулдаггүй. Тэгээд хатан булштай тэр нь ингээд нөгөө хатан ийм тавир үчигэнтэй тэрэн дээр ингээд тавьдаг. Иесусыг ингээд Йосеф Арамит Йосеф өөрийнхөө оршуулгад бэлдсэн тийм цоо шин булшин дотор ингээд оршуулсан байж байгаа. За тэгээд
Есүс дараа нь амьлаад ирсэн шүү дээ, тийм ээ. Нөгөө юунууд нь дагалдагчд нь айгаад нөгөө өөрийгөө чожсон байхад шууд ингээд цож даалгыг нэвтэлж орж ирээд тэгэхгүй ханы нэвтэлсэн ч юм уу, тийм ээ. Орд нь ямар ч гэсэн орж ирсэн. Тэгээ Есүсийг бол бүгд таньдаг. Яагаад таньж байгаа гэвэл Есүсийн бие нь хэвээр. Гэхдээ арай өөр яг тэр тамлуулж исэн тэр бие нь ш арай шинчлэгдсэн тийм биетэй. Яг хэвээрээ гэдэг нь юугаар харсан гэвэл сориуд нь байсан, тийм ээ. Яг тэр өгсөн бие нь мөн байна гэдгийг харсан. Тэгээд яг Есүс өөрийнхөө сэтгэлтэй байсан гэдгийг яаж харагдсан. Хамт нөхөрлөөд тэд нартай загас шарж өгөөд тэр амтлаад идээд, тийм ээ. Тэр хамт итгэгч хүмүүстэйгээ нөхөрлөхтэй хүсэлтэй тэгээд биеэрээ тэр идэж уусан гэдэг тэр бүх зүйл нь болохоор Есүс амилсан гэдгийн бүх баталгаанууд нь тэнд харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд сорив нь бүр өхлийг ялцсан гэдгийг тэмдэг, тийм ээ. Бүр ингээд итгэцэн тэр нь 3 хоногийн дотор тэгж хатаасаар авсан сорив идэх юм бол ерөөсөө байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд дараа нь тэр юуны Есүс дагалдагчдынхаа нүдэн дээр дээшээ хөөрөд явсан байж байгаа, тийм ээ. Энд бүр юу байгалийн хуулийн эсрэг, тийм ээ. Таталцлын хуулийн эсрэг ямар ч тэрэлт хөдөлгүүр байхгүйгээр бид нар бас тэгж хөөрнө, тийм. Амьлалтад ингэж явагдах байхгүй процесс нь бол ингэ. Энийг Иесус бүгдийг ингэж харуулж өгсөн байна. Тэгэхээр амьлалтаар бид нар одоо энэс юуг олж харж болох вэ гэхээр Бурхан бид нарыг бүтээхдээ сүнс, бие, сэтгэл гэдэг ийм 3 юмнаас тогтцоор бүтээсэн, тийм ээ. Тэгэхээр бидний гол тодорхойлт үйл явдал гэхээр бид нар бас сүнс, бид нар сэтгэлтэй тэгээд бие дотор оршдог. Энэ бол бидний гол тодорхойлт байгаа, тийм ээ. Амьлалтаар яг энийг нэгдмэл болгож өгдөг байхгүй юу? Яг нэг. Иесус яг тэрийг харуулж байна, тийм ээ. Иесус өгөхтэй сүнсэн салсан, тийм ээ. Сэтгэл нь бас салсан. Тэгээд бие нь оршуулгдсан. Гэхдээ амьлалтаа 3 нийлсэн байсан. Бид нар яг тэгж амьлнаа гэсэн үг тийм. За тэгээд бидний бие бол ариун сүнсний сүм байгаа, тийм ээ. Шинэ гэрээн дээр бол яг хэлсэн. Бид нарт ариун сүнс орж ирж байгааг бид нар мэддэг. Тэгээд бидний өгөхөд бол бидний тэр ариун сүнс шууд дээшээ эзэн рүү явчихна. Бидний бие оршуулгдана. Хэрвээ бид нар Иесусыг ирэхээс өмнө өгөх юм бол бид нар ямар нэгэн байдлаар оршуулна шүү дээ, тийм ээ. Тэгэхдээ амьлалтын үед бид нар биетэйгээ нийлэхэд тэр ариун сүнс буцаад бидний бие дотор орж ирээд бид нар буцаад ариун сүнсний сүм болно гэсэн үг. Бас амьлалтаар бидний нүглийн тэр бүх өрөөд бүх төвшөнд байхгүй болно. Одоо бид нар ингээд цэвэрлэл нэг нэгээр нь цэвэрлэл явж байгаа шүү дээ. Амьлалтын үед бидний тэр цэвэрлэгтэйгүй байсан юмуд бидний бүх төвшөнд ингээд цэвэрлэгдээд яг жинхэнэ яг бүрэн ядалт амьлалтаар бид нартай хамт нэгдэж бий болно гэсэн үг тийм. Ийм чухал зүйлүүд бол энэ амьлалтаар бий болдог байгаа. За амьлалт яаж явагдах вэ гэхээр бид нар хөөргөгдөн түр яг Иесус шиг ингээд хөөргөгдөн. Библиэд 2 удаагийн хөөргөлтийн тухай бичсэн байгаа. Нэгдүгээр нь одоо Тесалоник номд байж байгаа. Нэгдүгээр Тесалоник 4:12-аас 14. Иесус дахин ирэхийнх нь өмнө итгэгч хүмүүс сүмээ аавна. Тийм ээ? Сүмээ аавна гэдэг чинь итгэгч хүмүүс бүгдээрээ хөөргөгднө гэсэн үг. За 1-р Тесалоник 4:12-аас 18. Харин ах トゥ нараа нойрсон хүмүүсийн талаар та нар мэдлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Эсвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вэ. Учир нь хэрэг бид Иесус өгсөн бөгөөд амьсан гэдэгт итгэдэг бол Иесус дотор нойрсон хүмүүсийг Бурхан түүний хамт бас тийхүү авчрах болно. Бид үүнийг эзний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд эзний гэртэл үлдсэн бид нойрсон хүмүүсийн өмнө орохгүй. Учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэрүүн тэнгэр элчин дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амьлах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно гэж. Тэгэхээр бид
бид нар яаж хөргөгдөх вөхөр Бурхан эхлээд тушаана. Иесус хизээ ирэхийг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй гэж байна. Иесус өөрөө ч мэдэхгүй гэж хэлсэн тийм. Бурхан яг тушаалаа өгөхөд тэргүүн тэнгэр илч дуу гаргана тийм ээ. Тэгээд дараа нь бүрээн дуу гарна. Тэгэхэд амьлалт эхлэх байхгүй юу? Хөөргөлт эхэлнэ. Гэтэ хөөргөлт эхлэхдээ эхлээд биднээс өмнө хэрэв бид нар амьд байх юм бол шүү дээ тийм ээ. Биднээс өмнө амьд байсан одоо нойрсон байгаа тэр хүмүүс эхлээд хөөргөгдөнө. Тэгэж хөөргөгдөхдөө бид нар хөөргөж байгаа явцдаа битэгээ нийлэх байхгүй юу? Битэгээ нийлээд ингээд би ягаад юм дандаа ингээл эргээд явах юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд ингэж. Тэгээ ингээд тэд нар ингээд хөөргөцсөний дараа дэлхий дээр амьд байгаанууд нь араас нь ингээд хөөргөгдөж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар амьлахтаа бүгдээрээ нөгөө Авраам, Давид нөгөө Яаковтай хамт амьлах нь шүү дээ. Амьлалтад нэг дор ингэж болох байгаа байхгүй юу? Тэгээ агаар мандалд эзэнтэй уулз. Тэгэхэд Иесустэй тэнд бид нар нэгдэх байгаа байхгүй юу? Тэгээ тэрнийхээ дараа тэгэхэд энэ амьлалт бидний тайвшрал болдог. Бид нар дэлхий дээр хамгийн хэцүү болсон байгаа үед бид нар яг амьлалтыг санчаад тайвшрахгүй. Биднэрт мөнхийн ам байгаа. Бид нар эзэнтэй нэгднэ гэдэг тэр тайвшрал. Өчигдөр би Рик Ренер пасторын нэг номыг уншижсэн чи тэн дотор нэг юм бичсэн байсан. Нөгөө тинейжер болчиход ямар ажил өсвөрийн наснд очиод нэг ажил юмар санагдаа аавта би ажил юмар байна гэж хэлсэн чи аав нь чи тэр оршуулгын газар очиж ажилд орохгүй юу гэсэн. Тэгэхээр аавхаа өгөнд ороод шууд тэр хажууд нэг оршуулгын газар байсан чи очиод apply хийсэн чи шууд авцсан гинэ. Тэгээд тэнд байдаг нөгөө зүлэг мүлгийг янзлаад тэр булш машины ойрцох юм цэвэрлэл тийм ажил хэд. Тэгээд тэгж явж байхдаа ингээд маш олон оршуулга харсан. Тэгээд яг хоёр янзын оршуулга байдгийг яг харсан гэдэг ч байгаа байхгүй юу. Нэг нь амар гашуудалтай болдог, нэг нь аюу баяр хөөртэй болдог. Тэгээд нэг удаа нэг амар гашуудалтай оршуулга харсан. Тэгсэн чинь нэг 80-аад настай эмэгтэй 40-аад настай хүн насарсан. Тэгээд ингээ оршуулаад тэд нар чинь нөгөө авсан ингээ онгорхоо open cascade-тэй оршуулад нээлттэйсэн чинь. Тэгээ нөгөө гэрийнхнээ ингээ тойр гэдгсэн чинь тойрж явжсэн чинь ээж нь шууд хүүдээр авсан дотор ингээд гараад уйлаад чи надаас төрүүлээд өгөхөд тахтаа яадгийн ингээд хүүгээ ингээд заандаж аваад тэгж уйлаадсэн. Энэ бол үнэхээр амар эмгэл байгаа байхгүй. Хэрэв итгэгч хүмүүсээс мэл хизээч итгэхгүй те эзэн рүү явж байгаа гэдэгт нь байна. Тэгсэн чинь итгэгч хүмүүсийн оршуулга яадаг гэсэн дуу хууртай тийм ээ. Тэр хүнийхээ тухай жок энтер те онгоо энтер яриад баяр хөөртэй. Яг тэнд нөлмөс унаж байгаа хүн байгаа. Гэтэл те тэр нөлмөс нь өөр нөлмөс тийм ээ. Тэр бид нар энэ дэлхий дээр хамт байхгүйд нь бид нар жоохон нөлмөс унаж байгаа болохоос дээр үл очиод бид нар уулзсан шүү дээ тийм ээ. Тийм оршуулгуудыг тэр хүүхэд байхдаа би яг тэгж олж харж яасан гэдэг тэгж бичсэн байсан. Яг энэнийг л нөгөө найдваргүй хүмүүсийн ажил гашуудах вэ гэж Пол хэлж байгаа байхгүй юм дээр тийм. Тэгэхгүй тулд та нар энэ амьлалтыг сайн ойлгоо гэж хэлсэн байна. За хоёр дахь өргөлт нь болохоор би ишлэлийн энд өгөөс хоёр дахь өргөлт нь болохоор Илчлэл номын 7-гийн 9-өөс 12-т бичигдсэн байна. Энэ нь болохоор юу гэхээр сүм дэшээ хөргөгдсөний дараа тийм ээ. Одоо бид нар дэшээ хөргөгдсөний дараа Иесус бууж ирээд энд нөгөө 1000 жилийн хаанчлалтай дахин үлдсэн итгэгч биш хүмүүс сайн мэдээ тараагаад тэр дундаас ч олон итгэгч хүмүүс бас босон шүү дээ. Тэгээд тэд нар маш их харчлага дундуур явна. Тэгээд тэр хүмүүс дараа нь дахиад эцсийн шүлтийн өмнө дэшээ хөргөгдөх байхгүй юу? Тэр хүмүүсийн хөргөж ирсэн тухай Илчлэл номын 7-гийн 9-өөс 12-т байгаа. Харагтун үүний дараа намайг харахад сэнтийн өмнө болон хурганы өмнө зогссон цагаан дэлээ өмссөн гартаа далдуу модны найлзуур байсан үндэстэн бүрээс бүх овгоос бүх ард түмнээс бүх хилтнээс ирсэн үе олон хүн байв. Хинч тэднийг тоолж чадамгүй байжээ. Тэд чанга дуугаар авруулал сэнти залгагч бидний бурханд ба хурганд байдаг гэж хашгирч байлаа. Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэр элч ахлагчид болон
дөрвөн амтан сентийн өмнө нүрээрээ унаад бурханд мөргөж амиан магтаал алдар мэрэгэн ухаан талархал хүндэтгэл хүч чадал сүр хүч нь бидний бурханд үеийн үед байх болтугай амиан гэцгээ гэж. Тэгэхээр дараагийн мянган жилийн үед итгэгч болсон аврал авсан хүмүүс бол тэд нар бол шууд дэлхийгээс хөрөгдөд очих нь шүү дээ, тийм ээ. Тэгээд энд бол үндэстэн олны бүр тоолж орсгүй тийм олон хүн байна гэдэг чинь. Тэгээ саяхан бас нэг Ситротын шоун дээр нэг иш үзүүлэгч бод нэрийг мартчихаа. Бас энэ орчин үеийн нэг иш үзүүлэгч ирээд нөгөө сүлд авсан иш үзүүлэгтээ ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чи тэр иш үзүүлэгчд яг энэ илчлэл номон дээр яг сүүлийн үеийн хүмүүс ингээ хөрөгдөд очсон тухай ингээ харуулсан юм. Тэгсэн чи нөгөө Олимпийн нээлт болоход ингээл үндэстнэрээ тугаа өрөөл орж ирдэг штэ. Яг тэрэн шиг ингээл үндэстнүүдийг ингээл жагсаагаал харуулсан гинэ. Тэгсэн чи тэр хүн нөгөө өөр Америк хүн болохоор Американо нэгсчүүр Америк гарч ирэхгүй. Тэгэхээр тэгэл Америк гарч ирэхгүй тэгээд эзэн Америкчууд хаана байна гэж орилсон чинь Америкчууд энд байна. Юу гэж хэлсэн гэж Америкчууд хамгийн их сайн мэдээнд явсан. Тулалцсаар байгаа тэд нар хамгийн сүлд орж ирж байна гэсэн чинь. Ингээд цус мустайгаа дээл мэл нь урагдцсан тэгж орж ирж ирсэн гэдэг хайрлсан байхгүй. Тэгээд амар гоё шийдвэрлэг авсан байсан. Зарим хүмүүс Америкчууд ихгүй тэрнээс өмнө Америк сүнчин мөнчин Америк сүүлийн Вавилон гэх янз бүрийн тийм иш үзүүлэлт ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр иш үзүүлэлгээр амар гоё санагдсан байхгүй юу. Тэгэхээр Америк яаж үтвэ те бид нарын энэ төлцсөн бидний одоо сайн мэдээ авч чадаагүй бусад монголчууд маань тэр Америкчууд донд хамт ороод ирэх юм билүү гэж одоо тэр сонин гоё бодлоод бас орж ирж л байсан. Тэгэхээр дараагийн хөргөлт нь бас ийм бол. Тэгэхээр амьлалт болохоор ийм гоё зүйлүүд байгаа байхгүй юу. Энэ амьлалтанд хамгийн түрүүнд итгэсэн хүн хин гэж Авраам. Тэ Авраам итгэсэн байхгүй юу. Эхлэл 22-ын 1-14-т яг энийг бичсэн мэт энэ ишлэгийг өгөө та нар сайн мэдэх учраас энэ ишлэгийг аваад энд Авраам нөгөө Исаакийг өрг гэж хэлсэн тийм ээ. Авраам тэрийг Исаакийг аваад морин уул руу 3 хоног алхаж очиод тэгээ бүр ингээд утгаа далаагаад хүүгээ алах гэж яхад нь бурхан одоо хүүг битгий алаа тэнд тахилын хорог тэнд байна гэж хэлдэг тийм ээ. Тэгээ би дандаа тэрийг бодохгүй нэ Авраам юунд итгэж байсан юм болоо вэ? Авраамын итгэл гэж яриад байдаг тийм. Тэгээ юунд итгэсэн? Тэгээ сая өнгөрсөн 5 дахь өдөр пастор өтөр нэг кино үзсэн. 5 дахь өдөр бид хоёр movie night хийдэг байхгүй юу? Тэгээ дандаа христч кино үздэг. Тэгээд үзсэн чи яг His Only Son гэдэг Angel Studio-гийн кино үзсэн байхгүй юу? Тэгээ тэр киноны нөгөө дэд гарч нь ийм байсан байхгүй юу? Subtitle. His faith was tasted, our hope was born гэдэг тийм. Түүний итгэл шалгагдсан үед бидний найдвар төрсөн юм а гэсэн үг байна. Тэр киног үзсэн чинь яг ойлгосон. Авраам юунд итгэсэн бэ гэдэг тийм. Эхлэл 21-ийн 12 дугаар ишлэл. Бурхан Авраамд чи тэр хүү зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн л чиний удам гэж дуудагдах болно. Тэр Исаакаас төрсөн л чиний удам. Энэ Авраамын итгэл байгаа байхгүй юу? Тэгэд Авраамыг Исаак хутглаад тэр алдсан байлаа гэхэд амьлуулчин гэж бодчихсон байхгүй юу? Энэ Авраамын итгэл. Тэгэхээр амьлалтанд хамгийн анх итгэсэн нь Авраам байгаа. Тэгээ Исаакийг амьлуулна гэж бодсон учраас тэр 3 өдөр алхаж байна шүү дээ. Энэ кинон дээр болохоор тэр 3 өдөр алхахдаа хин Авраам тэр бүх зүйлийг ингэж эргэж санаж байгаа тухай байдаг байхгүй. Сара тэрээр хүүхэдтэй болохгүй яаж зовж ийсэн те. Яаж тэр Хагартай нөхцөж хүүхэдтэй болж ийсэн. Тэгээ яаж Исаакийг бурхан амлаад хүүхдээр тэр бол бүх зүйлээ ингэж бодоол яваад байгаа тэр 3 хоногийн дотор тэр зүйл. Тэгэд бурхан Авраамын итгэлийг шалгахад ганцхан яг энэ л хангалттай байсан байгаа байхгүй юу? Исаакаас төрсөн л чиний удам болно гэдэг тийм. Бурхан биднэрт маш их олон амлалт өгсөн багт бид нар итгэж өгдөггүй тийм. Тэгэхэд Исаак бол яг энэ амлалтанд итгэсэн байгаа. Тэгээ би бас бодвол Исаак яадаг гэсэн Исаак ч одоо
тийнейжер хүүхэдтэй тэгэл наад зах нь 13-аас дээш настай байгаа ш тэ. Тэг чинь тэр хүүхд одоо би хүлүүлэхгүй би ингэхгүй гэж тийчлээ зугтаагаал яах. Тэг чи тэр амар бас төвчээртэйгээр хүлүүлээд тэн дээр хараад тэр далаас утгыг хараад хөвтчихсэн. Бас тэнд итгэл байгаа байхгүй юу. Тийм их сонин санагдаж байгаа тийм зүйл. Тэгэл тэр кинон дээр бол яг тэр Авраам тэр харилцан яриагаар бас гоё л харуулж лээ л та тэр. Тэр бол уран сайхны шийдэл гэхдээ бас л гоё л харуулж лээ л. Тэр хуучин гэрээ шин гэрээ аль алинд нь ийм амьдлтын тухай ойлголтууд байж байгаа. Шин гэрээнд бол бид нэр амьдлтыг бол маш сайн ойлгохоор бичсэн байж байгаа. Тэгээ энийг дараа нь та нар судлаарай гэж бодод би зүгээр ишлүүдийн ингээд тавьсан байгаа шүү дээ. Одоо амьдсан бие нь ямар байх вэ гэдгийг бүр бичсэн байдаг байхгүй юу. За амьдсан бие нь чагсаалт тийм ээ. Одоо байгаа биеийн мөн чанар үргэлжлэлийг агуулсан байна. Өөрөлдвөл танигдахуйц байна гэсэн. Бид нар дээр очихдаа бие бинийгээ тань тий. Одоо энэ манай чуулганы тэр штэ тий. Тэр чуулганы тэр штэ гэж таних байхгүй юу? Тэр бие бинийгээ яг тань гэсэн. За тэгээд амьдсан бие нас тэнгэрлэг бий болж өөрчлөгдөнө. Энэ газрын энэ бие чи одоо бидний бие чи бүр өвчин дарагдсан, сэтгэгдсэн нэг юм байж байгаа тийм биш. Тэнд бүтэн болсон гоё бий байх байхгүй юу? Бид нөгөө нэг хэн дээр Heaven is Real номон дээр тэр Тод пастрын хүү нөгөө өөтэйгөө уулзахад өвөө нь залуу насаараа ээж идэг шүү дээ. Аав нь болохоор өвөөгөө хөгшнөр нь дүрслээд байсан чи тэр нөгөөт нь болохоор pop юм байгаагүй гэдэг. Альбомыг гаргаж ирээ залуу хэн дөрөв үзсэн чинь энэ гэдэг. Тэгээд идэг шүү дээ. Тэгэхээр тийм сайхан залуу цагийнхаараа бид нар байж иж магадгүй. Тэгэхээр залуу цагийнхэн зургуудаа сайн мэдчих хэрэгтэй юм шиг байна. За би нас үхэл болон муудах байдлаас ангид мөхшгүй болно. Дахиж ерөөсөө тэр өвчин юм яахгүй те зовлон шалт өгөхдөө үхэл дүртэхгүй муудахгүй ялзрахгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. За бас амьдсан бие нь Христтэй адил алдаршуулгадана гэсэн. За амьдсан бие нь өвчин зовлонд дэлддэггүй хүчрэг болно гэж. Ардан тэр ишлүүд тань байна шүү дээ. Байгалийн хуулинд захирагдахгүй сүнслэг бий бол. Сүнслэг бий болох байхгүй юу? Одоо махан бий шүү дээ. Сүнслэг бий. Иесус яасан бэлээ сүнслэг бий? Зөв цочтой алга нэвтрээд ороод ирсэн тий. Сүнслэг бий яг тийм байхгүй. Бас бие нь тэр бие нас идэж ууж чадна хувцтай. Иесус хэлсэн та нар тэнгэрд очиод надтай хамт нэг ширээний ард зоог өрнө гэж хэлсэн баг. Тэгэхээр амьдсан бие бол ийм шинж чанартай байна гэсэн үг. За амьлалт бас бидний иргэний харьяаллыг тодорхойлж өгдөг. Филиппои номын 3:20-21. Харин бидний иргэний харьяал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид аврагч эзэн Иесус Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг өөрийнхөө цог жавхланд биетэй адил болгон өөрчилнө гэж хэлж байна тийм ээ. Бидний тэнгэрийн харьяал нь бол тэр амьдсан бие байх нэ. Теологийн үүднээс авч үзэх юм бол амьлалт бол бидний зөвтгөлийн суурь болж өгдөг. Бид нар Иесусыг хүлээж авахаараа зөвтгөгдчихөж байгаа тийм ээ. Тэгэд мөнх амийг авчиж байгаа. Тэгэхээр тэр мөнх ам гэдэг бол бидний амьдлна гэдгийг тодорхойлж байгаа гол зүйл зөвтгөлийн суурь. Амьлалт нь бидний авралын баталгаа болдог тийм ээ. Бид нар бол одоо авралаа авцснаа бид нар яаж болох вэ? Ирээдүйд амьлагдана гэдэгтээ итгэж байгаа тэр итгэр тэр найдвар байхгүй юу? За амьлалтаар бидний аврал гүйцэд болно. Бид нар одоо энэ дэлхийд аврагдсан дээр очиод амьлагдаад Иесустэй хамт байхад бидний аврал яг гүйцэд болох байхгүй юу? За амьлалтаар бид Христтэй нэгдэнэ. За энэ ойлгомжтой. Тэгээд Иесус биднийг бүтэн болгохын төлөө өгсөн. Загламай дээр Иесус зөвхөн бидний нүглийн төлөө өгөөгүй тийм ээ. Зөвхөн бидний өчнө гэдгийг нь зөвхөн муу сүнснээс бидний чөлөөлөхин төлөө. Харин биднийг бүтэн болгохын төлөө өгсөн гэж. Сүнс бие сэтгэл нэгдмэл байдалтай байлгахын төлөө өгсөн гэж. За энэ бол ингээд чологийн талуудаас нь судлах юм бол ингээд тусдаа маш их олон номлол хийж болохоор сэдвүүд байгаа. За еврейчүүдэд бол амьлалтын тухай ойлголт бол аль хэдийн байсан тийм ээ. Иохан номын 11:23-27-д Иесус түнд
Чиний ах амилна гэхэд Мартад үн эцсийн өдрийн амлалтанд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад би бол амлалт ба ам мөн. Надад итгэдэг хүн өхөвч амьдрна. Амьд бөгөөд надад итгэгч бүхэн хизээж өхгүй. Чи үүнд итгэж байна уу гэж асуув. Марта тийм ээ эзэн. Та бол Бурхны хүү болох Христ ертөнцид ирэх нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ гэж. За Мартад бол яг хуучин гэрээний үеийнхний амлалтын ойлголт байна тий. Тэр ойлголтыг Иесус одоо өөр шинэ гэрээний амлалтын ойлголтоор сольж өгч байна шүү дээ тийм ээ. Би бол амлалт байгаа юм аа гэд. Тэгэд Марта тэрэнд итгэж байна. Иесус бол амлалт гэдэгт ингээд итгэж байгаа. Тэгэхээр Иесуст итгэхэд бид нар амлалтыг авчиж байгаа гэсэн үг. Амархан сонсогч байгаа тийм. Тэгэд амлалт гэдэг үг тийм ээ. Англиар resurrection гэж байгаа тийм ээ. Энэ үгийн грек үг нь бол Анастасис гэдэг үг байдаг. Ана гэдэг нь давт дахин хийгсэн үг, тазис гэдэг нь болохоор босож зогсгсон үг гэдэг. Тэгэхээр бид нар Иесусийн эдгээсэн үйлчлэлийн тухай нүднэн бүтэн жил ингээд үзсэн байж байгаа тийм ээ. Тэнд үзэж байгаад Иесус бэлгэсэн эмэгтэй хүүг нөгөө оршуулад явж байхад нь амьдлалтагт тэгтээ тэр хүүг бос гэж хэлдэг. Бос. Тэгээд бас Ярийн охин тийм Жаресийн охиныг бас бос гэж хэлдэг тийм ээ. Бос гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Лазарыг юу гэж хэлдэг вэ? Лазар гараад гэж хэлдэг. Лазар гарч ирэхин тулд яг босож зогсон шүү дээ. Босож зогсож байгаад гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр амьдлалт гэдэг нь бол яг босож зогсох гэсэн энэ утга бол харагдаж байгаа. Хуучин гэрээнд ч гэсэн Илия, Илиша хоёулаа тэр эмэгтэй ганц хүүхдүүдийг юу гэдэг амьдлалдаг тийм. Тэд нар амьдлалтаа дандаа босож зогсдог байсан тийм. Тэгэл Илишагийн булшруу нэг өгсөн цэрэг шидсэн чи тэр нь амьдлалд босоод зогсчихдог шүү дээ тийм. Тэр амьдлалт гэдэг бол ингээд дандаа босож зогсох гэсэн утгатай холбоод. За тэгтээ энэ хуучин гэрээний үед тэр Иесус бас өөрийнхөө үйлчлэл үед амьдарч ирсэн тэр хүмүүс бол бүгдээрээ дараа нь өөрсдийнхөө тэр ертөнцийн үхлээр бүгдээрээ өгсөн байгаа. Тэр тэд нар бол мөнхийн Иесусыг хүлээж аваагүй бол мөнхийн амьдлалтанд ороогүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол амьдлалт хоёр янз байна. Иохан 5:28-аас 29 ингэж хэлсэн байгаа. Үүнд бүү гайхагтан. Учир нь булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амьдлалт руу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амьдлалт руу гарч ирнэ. Тэгэхээр амьдлалт хоёр янз байгаа биз тийм ээ. Хүмүүс сонголт хийх ёстой болж байгаа шүү дээ. Амийн амьдлалт нь Иесус болж байгаа. Иесусыг сонгоогүй бол ялын амьдлалт руу явна гэсэн. Тэгэхээр бид нар бол тэр амийн амьдлалтыг авсан байгаа хүмүүс. Тэгэхээр тэр Иесусээр биднэрт ирсэн тэр амийн амьдлалт нь бол одоо энэ дэлхий дээр бид нар ертөнцид амьдарч байгаа ч гэсэн яг энэ ертөнцөөс бид нарыг тусгаарлаад байдаг байхгүй. Бид нарыг өөр гэдгийг мэддэг тийм. Бид нар ертөнцийн хүмүүсийн хийж байгаа муу зүйлийг дуурайхгүйгээр өөрсдөө зөвийг сонгож хийх тийм чадвартай болсон байж байгаа. За тэгээд энэ амьдлалт бас бидний энэ дэлхийн амьдралыг явж дуустлаа туулахад бас биднэрт тусалдаг. Яг бол амьдлалт бол тэр дээр байгаа биднэрт найдварыг дандаа хэлж өгдөг. Тэр найдвар байгаа учраас бид нар энд юу ч болсон энэ дэлхийн бүх зовлон шанал өвчин юу вэ? Туулж чадчих байгаа байхгүй юу? За тэгээд энэ амьдлалт маань биднийг яг Тэнгэрийн амьдралтай минь золгуулж Тэнгэрийн амьдралд оруулна. Тэгээд явсаар байна. Тэгэхээр энэ амьдлалтын одоо 3 цаг төлөөс бас авч үзэж болмоор юм шиг ингэ санагдаж байна л да. Одоо бидний амьдлалтаас өмнө бол бид нар одоо хуучин хүн байсан гэсэн нэг ойлголт байж байгаа шүү дээ. Библиэлд тийм баптизмын тухай үзэж байгаа бид нар яасан тийм ээ. Одоо амьдлалттай болонгуудаа бид нар тэр хуучин хүнээ хүлж байгаа, шин зүрхтэй болж байгаа гэл ийм библийн зөндөө олон ойлголтууд болж байгаа. Тэгээ бас одоо цаг дээр энэ амьдлалт бидний дунд чин төгөлдөр явагдаж байгаа нь юу гэвэл бид нар одоо өдөр болгон шинчлэгдэж, өөрчлөгдөж, нүглийн үр дагавруудаасаа чөлөөлөгдөж байгаа шүү дээ, тийм ээ. Өдөр тутам бид нар
эдгэрж байгаад энэ зүйл чинь бид нар амьдралтыг харуулдаг байгаа байхгүй. За ирээдүйн юу гэхээр бид нар ирээдүйд болохоор тэнгэрт очихдоо сүнс бие сэтгэл маань ингээд нэгдэн гэсэн тэр бидний тэр найдвар тийм ээ. Тэгэхээр амьдралтыг бид нараас ингээд 3 цаг дээр бас авч үзэж болж байгаа. Тэгээ бид нар амьд чинь тэр автоматар юм уу тийм ээ. Энэ механикаар үйлчлэгээд амьд чинь гэдэг ингээд бид нар хүлээгээд юм итгэхгүй судаг хүмүүс биш. Бид нар итгэвтэйгээр тэр амьдтаа хэрэгжүүлэх хүлээдэг те. Яаж хэрэгжүүлдэг вэ? Бид нар бариа руу харцааж эхлэв. Тэ тамирчин хүн надад бид нар нөгөө наадам үзэж байхад Даниэлигаа яг төрүүлчлээ гэж бодсон шүү дээ. Нөгөө юу хүүхдийн өөрийнхөө насны уралдаанд яг төрүүлчлээ гэж баярлагдчихсан чинь ирсэн чинь 2 дугаар өрнөөс ирдэг гэдэг. Яагаад ингэж вэ гэд. Дараа нөгөө бичлэгийг үзсэн чинь Даниэл эргэж харж гүйж ягаад секунд алдсан байсан шүү дээ. Эргэж хараагүй гүйсэн бол орчих байсан байхгүй. Тэгэхээр бид нар эргэж харах ямараас шаардлагатай байна. Бариа руу харчиж яг тийм. Яг энийг яаж Даниэл нэгэн тэгсэн. Тэгээд бид нар бас Иесусыг дахин ирэхэд бэлтгэн. Өөрөлд итгэгч хүмүүс бол ерөөсөө өнгөрснөөрөө амьдрдаггүй. Тийм ээ. Ирээдүй бол Бурхны гарт байгаа. Бид нарыг одоо цагаараа амьдрдаг. Одоо цагтаа бид нар зөв шийдвэр хийж явах хэрэгтэй. Энэ бол бид нар Иесусыг ирэхэд бэлэн байхын тулд тахгүй. Өнөөдөр бид нар ирээл хаач юу ч хийж хамаагүй, унтчих ч хамаагүй те хоол идэж гэнэ, ажиллаа хийж гэнэ, юу хийж ахт ч хамаагүй Иесус ирэхэд би бэлэн хөөгөгдөхөд бэлэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ бол бидний итгэвтэй байдлын нэг шинж. Тэгээд бид нар бас даруй байх нь өөрийгөө даруй болгох нь бас бид нар энэ амьдралдаа итгэвтэй байлгах цагийн нэг шинж тийм ээ. Энэ бол маш чухал зүйл. Тэгэхээр манай чуулганыхан бол итгэвтэй хүлээж байгаа гэж найдаж байгаа. Яг л бид нар одоо бүгдээрээ сэргэлтийг сэргээгцэн амьдралыг хүлээж авах эхлүүлээд явж байгаа. Одоо өдөр болгон 15-20 минут тэрийг хийж байгаа байх гэж найдаж байна. Тэгээ бид нарын сэргээгцэн амьдралыг тэр Эден цэцэрлэгт Адам Ив хоёр байсан шиг бурхантай нэгдэж амьдрах тийм амьдралыг бид нэр хүсэж амьдрах нь бид нар одоо амьдралтанд өдөр болгон бид нар итгэж амьдарч байгаагийн нэг үзүүлэлт болж байгаа байхгүй юу? Тэгэхээр амьдралт бол ийм чухал зүйл юм аа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй байна. За өнөөдрийн номлол юм байна. Тэгээд эзэн талархаа залбирая. Эзэн танд бид нар талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Өнөөдөр таны өгсөн амьлалт байгаа учраас бид нар өнөөдөр энэ дэлхий дээр алхаж байна, амьсгалж байна. Үнэхээр цогтой золбоотой алхаж чадж байна. Бид нар сатан руу хараад инээдч чадж байна эзэн. Өнөөдөр бид нар зовлон ирэхэд тэрийг өөртөө хүлээж авахгүй шууд тань руу дамжуулж паасалж чадж байна эзэн. Өнөөдөр бидний итгэлээрээ хүлээж авч чадж байна эзэн. Эзэн үнэхээр амьлалт үнэхээр хүчтэй гэдгийг бид нар ойлгож байна эзэн. Тэгээ биднээс өмнө нойрсон хүмүүс тэгээ бид нар бүгд хамт хөөргөдөж амьлуулагдана гэдэгтээ бид нар өнөөдөр үнэхээр итгэж байна эзэн. Эзэн та ирээрээ Мараната энэ үгийг бид нар өнөөдөр амьлалтаараа үнэхээр итгэлтэйгээр хэлж чадж байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Таны биднээс өмнө амьлуулахаар бэлтгэсэн хүмүүсийн төлөө өнөөдөр амьлалтаа авсан хүмүүсийн төлөө ирэх жилүүдэд, ирэх цагуудад, онуудад амьлалтыг авах тэр хүмүүсийн төлөө таларх нь залбирч байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Хизээс Христийн нэрээр талархан залбирлаа. Аамен.